Сайн байцгаана уу? Мөнх лунаа цогта тавтай морил та бүхэндээ Аси студ баяр киноныхоо сүүлийн парт 4-ийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Кинонд орохоос өмнө Лунагийнхаа сувгийг дэмжиж лайк болон сабскрайба битгий мартаарай. Жангаан сандарчихсан зам дээр гарч ирэхэд нь өөдөөс нь Жунио машинтайгаа гарч ирээ зогсно. Ингээд Жангаан намайг хүлээд өгөөч гэхэд нь нөгөөх нь зөвшөөрөөд хамтдаа машиндаа явж байх үедээ Жангаан нөгөөдгийгөө хэн гэдгийг ч танихгүй хээр нэг явж ийн. Харин Жунион ахыгаа харчаад юу билээ гэж сэмхэн харж байх үед Жангаан Жунионы машины шилэн дээр наалдчихсан цагдаагийн тэмдгийг харснаа гэвгэн сансан бололтой. Жумбигийн утсан нэрээс түүний цагдаа дүү болох Жунионы зургийг харснаа. Тэгэл тэр хоёр бие биенруугаа сэмхэн харж байснаа. Жангаан яг хаалга нээх гэж байхад нь Жунион машинад хоромслон нөгөө хоёр машин дотроо нилээн ноцолдож байгаад Жангаан машинаас гарan зугатааж гүйн. Харин араас нь Жунион байрж аван түүний нэгжин хоёр утсыг олж аваад яагаад чамд ахын утсаагаа мөн чи хийн ингээд нөгөө өөрийнх нь утсыг кодыг тайлуулж авснаа хээсээ өгчтэй ярьсан хэрэггүй чи ээж рүү залгаж мөнгө авсан хүн мөн үү гэхэд нөгөө Жангаан нь олигтой юм хэлдэггүй өөдөөс нь хараад л инээн. Хээсүү энсүүд санаа зовон түн рүү залгсан боловч тэрээр уцаа авдаггүй. Ингээд орой Жангаантай уулзна гэдгийг санаад ямар нэгэн зүйл буруу болсон бололтой гэж бодон санаа зовон шууд л Жангаан руу залгадаг. Тэгээд байна уу Жангаан гэдгсэн нөгөө талд нь Жунион утсыг сонсож байснаа шууд л таслана. Гайхсан Хээсүү юу хийхээ мэдгүй зогсож байхад хятад захирал залгаснаа. Шууд одоо агуулга дээр хүрээдэр энсүүч гисэн ирж байгаа гэд түүнийг дуудана. Юу болоод байгааг ойлгох гэж ядаж байгаа Жунион Хээсүүгийн байранд ирчихсэн лифтнийх нь хяналтын камерыг шалгатал тэр дотор энсүү болон Хээсүү хоёр хамтдаа байж байна. Гайхан ахыхаа хамгийн сүүлийн лифтэнд суусан бичлэгийг хартал ардх нуруунд дээрх шивээсийг хараад ах нь биш харин Жангаан байсан гэдгийг ойлгоно. Байрнаас гарахдаа маш хүнд хар чимдааныг Жангаан арайч нэмж өргөж байгааг хараад нисэх буудлын дээр маш хөнгөн чимдаан байсан. Тэгэхээр хоёр чимдаан солигдчихсон. Нэг нь дотор нь ах нь байсан гэдгийг Жунион ойлгон шууд дотор нь мухааран бөөлжинэ. Дараа нь машиндаа орон ахыхаа утсыг шалгана. Дотроос нь Хээсүүгийн өмнө нь задуулж байсан бичлэг болон зургнуудыг харна. Ах нь эхнэрийгээ зодсныхоо дараа бэлэг авч өгдөг. Авч өгсөн бэлэгнүүдээ бүгдийг зөвлгүүлээд хөх нэц царайтай эхнэрийнхаа зураг болон бичлэгнүүдийн бүгдийн дараа тэрийгээ хадгалдаг. Тийм л мэдрэл муутай гаж тонтой хүчирхийлэгч хүн байсан байна гэдгийг ойлгоно. Дараа нь тэдний хурмын зургийг харан тэр дотор энсүү болон Хээсүү мөн Жумхиунаар хамтдаа авахулсан байгаа зургийг харан энэ хоёр найзууд байсан байх нэ гэд мэдэж авна. Агуулгад энсүү ирэн хятад захирал эмч дуудан түүнийг эмчлүүлэн Хээсүү ирээд шууд л энсүү дуурлан чи Жангааныг ямар хүн гэдгийг мэдэхгүй болоод очисон хэрэггүй надаас олж чамд ямар нэгэн зүйл болсон бол яах болж байна гэсэн энсүү битгий санаа зовоо би эрүүл саруул байж л байна штэ энэ бүгдийг дуусгахгүй бол хизээж дуусахгүй зүйл гэд тэр хоёрыг ярьж байхад хятад захирал ирснэ. Яг одоо Жангааны хэрэгээс та хоёр гараа тат гэж хэлнэ. Нөгөө хоёр нь гайхан та яаж мэдсэн бэ гэсэн. Энд надад мэдэхгүй зүйл байна гэж юу? Жангаан байсан чиний нөхрийн утсыг би харсан. Та хоёр баригдахгүй явлаа ч гэсэн хизээч энэ сэтгэлийнхаа золонгоос салж чадахгүй гэд хятад захирал өөрийнхөө түүхийг ярин. Гэхдээ би та хоёрыг буруу зүйл хийсэн гэж хэлэхгүй. Танай нөхөр чинь өвчөөхтэй таарсан үнэхээр адгийн новш байсан байлээ л гин. Хятад захирал Жангааны ар тавьчихсан байсан туслагтайгаа ярихад туслах нь тэр хоёрын араас нэг машин дагаж байсан. Тэр машин Жангааныг авч явсан бололтой гин. Жунион ээжийнхээ байшны гаражинд машина байрлуулан багаажаа онгойлготол дотор нь Жангаан орилж байдаг. Жунион чамайг Жангаан гэлөө ахын утаснаас ямар нэгэн гуулж авсан юм байгаа юу гэсэн нөгөөтг нь хэлдэггүй. Тэгэхээр нилээн хэд зохиж аваад байгаа юу гэсэн Жангаан байхгүй л гин. Үүнийг сонссон Жунион Жангааны аман дотор нилээн их унтуулах юм хийгээд шууд тэр багаажин дотроо орхично. Гэртээ орж ирэхэд нь унтаж байсан ээж нь сэрснээ ахыгаа олсноо гин. Харин Жунион үгээ хайж байгаа. Та харин уугаад байгаа юм биш үсттэй гэхэд ээж нь үгүй л гэж хэлнэ. Тэгээд Жунион би машины үзлэгт орох гэж байгаа болохоор гараж нь машинаа орхилоо. Таны машиныг унаад явчээ. Битгий гараж руу ороорой гэж сануулад явна. Хам өрний эрэг дээр Жунион очижсэн ахыхаа утсан дээр байсан бүх зураг бичлэгнүүдийг устган утсыг далай руу шиднэ. Энсүү Хээсүү хоёр хятад захирал дээр ирэхэд захирал танай нөхрийн дүг нуу Жунион гэдгүү өчтөр чамайг дагаж байсан машины дугаараар энэ хүн олдсон. Жангаан одоо хүртэл чимээгүй байхыг бодоход энэ хүн авч явсан бололтой гин. Үүнийг сонссон Хээсүү өчтөр Жангааны утас руу залгахад хинч надад хариу хэлээгүй. Мөн Жунионыг цагдаа гэдгийг тэр хоёрт хэлнэ. Жунионы албан тушаал дэвшгэн амжилттай болж түүний шин дарга нь чи хөх ордон ажиллахын тулд чиний эргэн тойронд хүмүүс ч мөн давхар шалгагдана гэдгийг түүнд хэлнэ.
Энсүг ажиллаа хийж байхад Жунён их дэлгүүр дээр ирчихсэн ахыхаа байн гүйжлүүлдэг худалдагч дээр очиод энэ хүнийг таних уу би цагдаа байна. Та гэрчийн мэдүүлэг өгч чадах уу гэхэд нь Энсү хажууд нь очсноо байнга бэлэг авч өгдөг хүн сайн хүн гэсэн үг биш гэж хэлэхэд нь Жунён юу ч хэлэхгүй яваад өгдөг. Энсү Хээс рүү залхан танай хадам дүү Жунён бүгдийг мэдсэн бололтой гэдгийг сонссон Хээсү айж сандран юмаа зэгцэж байгаад санамсаргүй унан тухай бэртээчдэг. Энэ үед нь хадам ээж нь залхан түүнтэй уулзахыг хүснэ. Хээсү яваад очсон хадам ээж нь духан дээр нь байсан лентийн шууд хуулж авснаа. Энийг чинь Жумпио юм болгосноо. Миний хүү хаана байна одоо гэхэд нь Хээсү бүр хэлэх үг нь олдохгүй. Та өмнө нь мэддэг байсан хэрэгүү гэхэд хадам ээж нь энэ ямар хамаатай миний хүү яг одоо хаана байна гэдэл түүнээс асуугаад байдаг. Хээсүг дөнгөж гэртээ орж ирэхэд нь араас нь Жунён орж ирснэ. Игчээ харуул ахыг нас барахад та хар хайрцаг нь бичигдсэн байлээ гин. Үүнийг сонссон Хээсү би машинаасаа юм авах гэж байсан юм аа гин. Тэгсэн Жунён игчээ би танаас нэг юм асууя. Ах яг хаана байгаа юм бэ гэсэн. Хээсү Жунёныг бүгдийг мэдж байгаа гэдгийг мэдсэн хэрнээл шахаад байгаа бидтэй гэхэд Жунён Хээсү дээр дөхөж ирснэ. Ах эргэж ирнэ эцтэй гэхэд нь Хээсү тиймэл гин. Хятад захирлын туслах Жунёны ажлын гадаа түүнийг ээжийнхээ машинтай ирсэн гэдгийг захиралд хэлнэ. Үүнийг сонссон Энсү захирал хоёр тэгвэл Жунёны машин дотор Жанган байгаа гэдгийг шууд ойлгон ээжийнх нь гэрлөө очих төлөвлөгөө зохионо. Жунёны ээж нь юм хайж яваад гаражн дотроо орж ирэхэд нь машин дотроос нь ямар нэгэн зүйл дуурах шиг болоод гайхаад очиж шалгах гэж байхад нь утсан дуурайд гараа явчихна. Түүн рүү залгсан хүн бол Энсү өөрийн ажилдаг их дэлгүүрийнхаа нэрийг барин мундаг лекторт манай дэлгүүрээс бэлэг өгж байгаамаа гэд гэрт нь ирснээр ариун цэврийн өрөө орж болох уу гэд нууцаар гараж руу норон Жунёны машины багажинд мансуураад унтаж байгаа Жанганыг нууцаар хулгайлаад аваад явна. Энэ үед Жунёны ээж нь юу ч мэддэггүй. Жунён харуулахын хэргийг хариуцаж авсан мөрдөгч дүүтэйгээ уулзнаа. Цайдагийн газар таарсан манай бэрэгч байна да. Тэр жоохон эрүүл мэнд сэтгэхүйн асуудалтай. Өөрийгөө хүчрхийлэлд өртчихсөнгээ зохиомл хэрэг үүсгээд яваад байдгийн чи битгий тоогоорой гэснэ. Нөгөө хэрэг чинь юу болж байна? Алуурч нь эрэгтэй биш эмэгтэйч байх юм билүү? Чи сайн хэрэгээ мөрдөөрэй гэдэл ярьж байхад нь ээж нь залгаснаа манай гэрт хулгай орчихлоо гэд түүнээс сургаар Жунён газ гэртээ очсноо. Хамаг юмаа шалгаад Жанганыг байхгүй байгаа гэдгийг мэдснэ. Ээжигээ битгий цагдаа дуудаарай би өөрөө зохицуулах болтон гэд явна. Амжилттай Жанганыг авсан захирал Энсүд хандаж одооноос чи энэ хэрэгээс гараа татаарай. Би Жанган болон Жумпионерыг өнөөдөр орой усан онгоцоор хятад руу гаргах болно гин. Үүнийг сонсоод гараад явж байсан Энсү рүү Жунён залгаснаа хүүхэд байхдаа гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгж байсан мэдээллийг олчихсон. Аавч нь ээжийг чинь хүчирхийлж байхад чи өгж байсан мэдүүлгээсээ тухайн үедээ няцаж байсан юм билээ. Яг л тэрэн шигээ одоо ч гэсэнд ихгүй яасан. Хээсүгийн амьдралд чи орж ирээд түүнийг алуурчин л болгосон. Өөр юу өөрчлөгдөхин гэхэд Энсү өөрчлөлтийг харж байгаарай гэдэл уцаа таслана. Жанган сэрэхэд хүлүүлчихсэн нэг агуулга дотор өмнө нь хамт ажилдаг байсан залуу хажууд нь суужсан. Чи одоо юу хийж гисэн бэ? Өнөөдөр орой хятад руу явна гэхэд Жанган надад тус өгөөч гэж гуйж байгаад нөгөө залууг гиндүүлээд хоолойг нь боосноо намайг яг одоо суллахгүй бол чамайг аллаа гэд хамтдаа нөгөө хоёр чинь машин дотор явж гин. Хүргэж өгөх ёстой газар нь хүргэж өгснөөхөө дараа Жанган шууд л нэг зүйл авснаа нөгөө залуугийн толгоор нь зохиод алчна. Нөгөө Жанган чинь Жунёныг дуудснаа би Жумпиогийн зохицыг хаана байгааг мэднэ. Чамд хэлээд өгье. Тэгжээж л тэр хоёр галзуу хүүхдийг дуусгаж чадсан штэ. Харин оронд нь надад 3 тэрбумыг өг гэд тэр хоёр тохиролцсон. Хятад захирал ажлаа тараад явж байсан Энсү рүү залгаад Жанганыг алга болчихсон тухай хэлэхэд Энсү ухаан жолоогүй агуулга дээр очин түүнийг алга болсныг хараад маш их уурлана. Жанган Жунён хоёр Жумпиогийн булсан уулан дээр очин ухаж эхлэнэ. Тэгээд Жанган ухаж байхдаа нэг зүйл мэдрэн би чамд хэлсэн мэдтэй энд булсан гэд дөхөөд харсан нөгөө хоёрын өмнө нь мөргсөн буух байдаг. Үүнийг харсан Жанган үхтлээ айхад Жунён ахын цогц энд байхгүй бол орлуулахад л болно гэд шууд л Жанганыг араас нь зохиод ухаан алдуулчихна. Харуул ахын алгын хэргийг хариуцаж авсан мөрдөгч өмнө нь санамсаргүй Хээсүгийн унгаасан эмчийн магадлалгааны бичгийг олоод нөгөө эмчээс нь асуугаад эмч нь үгүй энэ үнэн магадлалгааны бичиг байсан гэдгийг хэлнэ. Энэ үед нөгөө мөрдөгч чинь тун их гайхна. Хээсү гэртээ байхад нь хонхон дуурайд яваад очсон нөгөө мөрдөгч залуу хэдэн юм асууйг нь хамгаалагч ахыг нас бардаг өдөр та нэг машины хар хайрцаг нь бичигдсэн байлаа юу хийж явсан гэсэн Хээсү би машинаасаа юм авах гээд явж байсан юм аа гин. Нөгөө мөрдөгч чинь ойлголоо би асуух зүйлээ асуучихлаа. Өмнө нь танд тусламж хэрэгтэй байхад бид нарыг ажиллаа хийгээгүүд үнэхээр их уучлаарай. Одоо танд тусламж хэрэгтэй юу гэхэд Хээсү хэрэггүй гин. Мөрдөгчийг явуулаад эмчийн магадлалгааны бичгийг устгаа зогсож байхад нь хатамд үгээс нь Жанган болон нөхрийг нь булсан газар хоёрыг зургийг нь явуулснаа.
Араас нь залгаад инсүүд хэлэх юм бол инсүү өөхөх болно. Танай ээж чинь амьдрах хэрэгтэй үсттэй. Миний ахыг алсан эмчэндээ аль нэгэн шийтгэлээ хүлээх ёстой. Та хоёрыг шүүхэд өглөө гэд юу өөрчлөгдөх юм? Би хөх ордонд орсон болохоор та хоёрт туслая. Чи өгчихвэл би танай инсүү болон ээж чинь амьдруулъя. Игчээ та чимээгүйхэн үхээд тэгвэл бүх юм дууслаа гэд аль хизээний Хээсүгийн гэрээслийг биччихсэн. Хээсү юу ч хэлж чадахгүй уйлаад л байдаг. Энэ үед нь Хээсү рүү инсүү залгаснаа гэрээчин гадаа ирчихсэн байна гэд нөгөө хоёр ч хамтдаа хятад захирлын офис руу явна. Очсноо Хээсү хоёулаа багада хамтдаа иддэг байсан эмээгийн гомонгийн газрыг санаж байна уу? Би одоо ч гэсэн идмээр байна гэхтэн инсүү би тэгвэл чамд яг ижилхэн амттай гомон чанаад өгье гин. Хээсү би 0 орчоод ирээ гэд хэсэг хугацааны дараа ирэхгүй болохоор нь инсүү Хээсүг нэлээд хайсан боловч тэнд байсангүй. Ингээд сандраа түн рүү залгсан боловч нөгөөх нь нэг тийшээ явж байдаг. Хятад захирлыг орж ирэхэд инсүү уйлчихсан Хээсүг хайгаад олохгүй байна гэд нөгөө хэд ч хайхаар болно. Хээсүгийн ээжийнх нь эмнэлэг рүү нэг эмэгтэй залгаад байршлыг нь асуусан тухай олж мэднэ. Хээсүгийн хувьд айл хизээний Жуньонтой уулзчихсан машин дотроо угаартаад хажуудаа гэрээслээ тавьчихсан. Харин Жуньон гадаа нь үххийг нь хүлээгээд байж идэг. Харуул ахын үхлийн хэргийг хариуцаж авсан жуум мөрдөгч хяналтын камераас устгасан хэсгийг нь сэргээгээд яахлаараа ийм байдаг вүлээ гэд шууд л Жуньон руу залгана. Танай ах чинь хяналтын камерт бичигдсэн байна. Тэглээж харсан гэрч байгаа гэсэн Жуньон юу яриад байгаа намайг тэгэхээр устгасан гэж хэлэх гээд байгаа мó. Ах маань тэглээж Солонгост байхгүй бэрэгч маань тэгж хэлсэн үү? Тэр хүн чинь эрүүл мэндийн асуудалтай гэд шууд уурлаад уцаад аслана. Жуум өрдөгчтэй ярьж дуусаад байж хат нь ээж нь араас нь залгаснаа хар үрээр манай гэрээг цагдаад огшоод Жумпюг асуугаад байна гэсэн хин гэдгийг нь асуугаадах гэсэн жуум өрдөгч гэж байна. Харин үүнийг сонсон Жуньон битгий хаалгаа нэгээрээ чимээгүй байж бай. Огт битгий ярилс нөгөө мөрдөгчийг явсны дараа манай гэрлүү яваад байж бай гин. Жуньоны ээжийнх нь хонхыг дараа зогсож байхад нь жуум өрдөгчийн туслах ирснэ. Үнэхээр Жумпю Шанхай руу гарсан байна гэдгийг батлана. Тушаал дэвшсэн Жуньонд дарга нь баяр хүргэхэд нэрэн харуулахын хэргийг хариуцж авсан жуум мөрдөгч тэр хавийнхаа айлуудын амгалан тайван байдлыг алдагдуулаад байгаа гэсэн энэ хэрэгээс хасвал зүгээр бахаа гэж хэлээ хайчна. Ажилдаа орж ирсэн бүгдээрээ Жуньонд баяр хүргээл нөгөө Жуньон ч бөөн баяр Хээсүг өгчихсэн бах гэд хүрээд ирсэн. Хээсүн байдаггүй. Өмнөх шөнө нь Жуньоныг боцоход нь инсүү захирал хоёр зурж очиод Хээсүг айл хизээний аварчихсан байдаг. Үүнийг мэдсэн Жуньон шууд л инсүүтэй уулзсан. Би бинийгаа зохиж аваад инсүү ах чинь тийм юм хийснийг мэдсээр ээжиж Хээсүд ийм юм хийгээд ахтай яхав дээ. Дахиж ийм юм хийвэл би зүгээр өнгөрөхгүй. Чиний над хайртай карьерийг чинь устгаа хайчих шүү гэд нөгөө хоёр чинь сална. Ухаан орсон Хээсүүдээр инсүү ирснэ. Дахиж ийм зүйл битгий хийгээрээ. Яг үнэндээ би чамайг хонглоос гаргасан юм биш. Чи л намайг хонглоос гаргасан. Миний хажууд амьд байхад л болно гэж хэлнэ. Инсүүг ажил дээрээ явж байхад нь цагдаа нар ирснээр хахуулын хэрэгээр цагдаагийн газар руу авч явна. Сууж байхад нь Жуньон орж ирснэ. Сая дуусгаагүй яриагаа дуусгая. Аавч нь удахгүй тэтгэврт гарна. Ээч чинь энд ирэхэд хэр удах бол гэд инсүүг сүрдүүлж байхад нь түүний утсанд урна. Хөх ордноос залгах ба гэмт хэрэгтэн ахыхаа хэргийг нууж гадагшаа гаргасан хэрэгт чи тусалсан хэрэгүү тайлангаа 1 цагийн дотор өгөөрэй гэд уцаад аслана. Үүнийг хэн хийсэн гэдгийг ойлгосон Жуньон шууд л инсүү рүү дайрна. Энэ үед нь инсүүгийн өмгөөлөгч орж ирэн уурсан Жуньон гараад машинтаагаа явж байхад нь ээж нь залгаад гинт муу мэдээл дуулгасан бололтой. Инсүүг цагдаагийн газраас гарч ирэхэд нь өмгөөлөгчийн захирал явуулсан. Тэгснээ яг одоо паспорт хувцас бэлт гадагшаа яв. Энэ хэрэгээс холд гэж түүнд тушаана. Жуньоныг сандраад гэртээ ирэхтэн захирлын туслах араас нь дагаад явж идэг. Нөгөөдөг чинь нэг өрөөнд орсон айл хизээний жангаан өгчгсөн галтгоонд нь ээж нь жичрээ сууж идэг. Хэдхэн цагийн өмнө ээж нь уух юм хайж явж агаад нөгөө агуулга руу ороод ирсэн. Жангаан хөвдөж идэг. Хүүгээ гэж бодоод миний хүү гэсэн нөгөөдөг нь ээжээ та намайг суллаад өг гэж хэлхийн дөдөл өөрийнх нь хүү биш гэдгийг мэдэн миний хүүгийн цаг байна али өгөөд гэсэн нөгөө жангаан чинь ээж охин хоёр яг адилхан нөө Жумпюг өгсөн байхад хинэнч тоосонгүй та хүүгээ сайн өсгсөн бол би өдөөд ингэ сууж ах ёсгүй байсан танай хүү чинь угаасаа өгчих ёстой адгийн новш байсан гэдгийг сонсон ээж нь шууд балмагдан нэг зүйл аав нөгөө жангааны чинь толгойг зохиод алцсан байдаг. Шокийн байдалтай сууж байсан ээж дээрээ Жуньон очсноо. Али та ухаан орж үз. Би ерөнхийлөгчийн алба руу орж чадахгүй. Та хүн амны хэрэгээр шоронд орохыг хүсэе юу? Ахын араас хоёулаа сүрэх хэрэггүй. Бушуухан энэ зүйлийг зохицуулъя гэд жангааны зогцыг нь тэрэгэн дээр хийн машиныхаа багаж нь хийгээд нөгөө хоёр ч хөдөлдөг. Үүнийг нь захирлын туслах хараад яг араас нь явж байдаг. Тэгээ захирал руу залган тэр хоёрыг юу хийж байгааг хэлэхэд хажууд нь сонсож байсан инсүү би өөрөө явъя. Тэр зүйлийг би өөрөө зохицуулах хэрэгтэй гэд захирлаас гуун захирал түүнийг битгий яв. Хээсүүтэй хамт байж бай гэсэн боловч инсүү гуйсаар байгаа захирлын машины дэлгүүрийг аван хөдлөнө.
Захирлыг Хесүгийн эмнэлгийн өрөөлөө орж ирэхэд тэрээр Инсүг асууна. Захирал юу болсныг тайлбарлахад Хесү шууд л гараадгүй нь. Жуньон ээжигээ хажуудаа суулгачихсан явж байхад араас нь захирлын туслах дагаж байдаг. Түүнтэй Инсү холбогдсон тэр хоёрыг гүйцэж очиод захирлын туслах Жуньоны машины уур талд огцон тоормослоход Жуньон ч мөн зогсоно. Харин Жуньоны машины ард талаас Инсү шууд очиод мөрөгчнө. Ингээд зам дээр дараалсан 3 машины осол болох ба Жуньоны машины багаж нь онгоогоод дотор талаас нь Жангааны зогцос гараад ирнэ. Санарсан Жуньон багаажаа хаах гэж оролцсон боловч хүмүүс тойроо зогсчихсон бичлэг хийгээд цогцос байна гэд нөгөө Жуньон ч маш их уурлана. Энэ үед Хесү айл хизээний цагдаагийн газар дээр очижсэн жуум мөрдөгчд өөрийнхөө хийсэн хэргийг хүлээгээд сууж идэг. Жуньон хүн алсан мөрдөгч гээд мэдээгээр гарч явах ба түүний хөх ордон ажиллах нь худлаа болж мөн түүнээс гадна Хесүг угаартуулж алах гэж байсан бичлэг нь хүртэл тарчна. Инсү Хесү хоёр сайн дураараа жуум мөрдөгчд өөрсдийн хийсэн хэрэгээ хүлээдэг. Хөөрхий Инсүгийн ээж өөрөөс нь болж ийм зүйл охин нь хийлээ гэж бодон маш их шаналдаг. Захирал Инсү Хесү хоёрт хамгийн сайн фермийн өмгөөллийн багийг хөлслөх ба энэхүү хэрэг нь мэдээгээр гарч уус даяар шуугаан тарина. Нуу Жуньонд баривчлагдах ба ээж нь хүртэл баривчлагдаж хүмүүс ичээж яаж тэгж амьдрдаг байна гэхэд ээж нь би хүүгээ алдсан, би бол хохирогч гэж ойрлоод байдаг. Хесүгийн доор амьдардаг эгч хүртэл харамссан шинжтэй анханасаа хүчирхийллийн эсрэг дуурсан бол ийм зүйл болохгүй л байсан. Инсүгийн аав нь шүүх хурал руу орох гэснээ орж чадахгүй. Харин ээж нь ороо суучихсан. Шүүх хурал дээр Хесүгийн сүүлийн үг нь би нөхөртөөгөө хамт амьдардаг байхад өдөр бүр үхэхийг хүсдэг байсан. Энийг би зогсоохгүй бол болохгүй гэж бодоод нөхрийгөө алжсан би энэ хэрэгээ хүлээж байна гин. Харин Инсүгийн сүүлийн хэлсэн үг нь хүүхэд байхад аав маань ээжиг маань хүчирхийлдэг байхад би чимээгүй байдаг байсан. Хүчирхийллийг мэдсэн хэрнээ мдээгүй юм шиг өнгөрөөх нь өөрөө ч мөн гэмт хэрэг гэдгийг би насанд хүрээд ойлгосон. Тиймээс би чимээгүй байж чадаагүй. Өөрийнхөө хэргийг мөн хүлээж байна гин. Шоронд орсон Инсү дээр ээж нь нэрэн би нэрээ нүүчгсэн яагаад өмнө нь нүгээгүйгээ үнэхээр их гайхаж байна. Одооноос аав ээж нь би дэвчиж амьдрахгүй надаас болж чи ийм байдалд орлоо гэхэд Инсү ээжээсээ уушлалтгүй ээжээ намайг уучлаарай хүүхэд байхдаа би чимээгүй байх ёсгүй таныг хамгаалах ёстой байсан юм аа гэд тэр хоёр хамтдаа уйлцгаана. Харин харамсалтай нь Хесүг хоригдож байх үед түүн дээр муу мэдээ ирэх ба би муутай байсан ээж нь нас барчихсан байдаг. Хэдэн жилийн дараа Инсү захирал хоёр суллагдж байгаа Хесүг очиж тосож аван манай 3 бибинийгаа харан маш их баярлаж тэврэлтэн ингээд амьдралаа шинээр эхэлцгээн гэд Хесү хамгийн түрүүнд ээж дээр очин ээжээ би одоо аз жаргалтай байна эрх чөлөөтэй байна гин. Үзэгдэл солигдож Вьетнамд Хесү Инсү хоёр хамтдаа хятад захирлын хүнсний агуулгад ажиллаж ба маш аз жаргалтай. Хесү Инсү захирал 3 хамтдаа хүслээ хэлэн дэнлүү тавьж ингээд харахад Хесү буцаад л зурдаг болчихсон. Харин Инсү өөрийнхөө дуртай зүйлийг хийдэг. Манай хоёр хамтдаа аз жаргалтайгаар далай харж байгаагаар кино маань дуусаж байгаа юм. Та бүхэнд маань кино маань таалагдсан бол лайк, subscribe дараад мөнгө лунаа суугаад дэмжээрэй. Манай киног үзсэн танд маш их баярлалаа. Баяртай.